Барил цонх төсөл маань өмнө нь өөр хангай, өмнө говь, Төв аймагт хэрэгжээд одоо ингээд 103 аймагт хэрэгжээд явж байна. Энэ төсөл маань яг хараагүй хүмүүс бичиг үсгээс орох аймгийн зүгээс одоо яг насан туршийн боловсролоос юм уу, бага ангийн багшаас юм уу, саламжийн ажилтнаас юм уу, хөгжлийн бэрхшээлтэй одоо хүмүүстэй ажилдаг аль нэг хүн нь одоо ингээд хамрагдаад суугаад хараагүй хүмүүст болон аймгийн орон нутгатайгаа хэрэгцээтэй тэр хүмүүс заахын тулд одоо сураасаа мэдээсээ гэсэн зорилгоор хамруулж байгаа. Хэнтэн аймгийн маань хараагүй иргэд барайл үсгийг сурсан ийм өдрүүд байлаа. Хэдийгээр одоо харах эрх нь хязгаарлагдсан ч гэсэн зүрх сэтгэл хүсэл мөрөөдөлд бол хязгаар гэж үгүй. Мөн бас аймагт маань барайл үсгийн энэ олон бот намыг одоо гардуулж өгж байгаа. Ариун бичээс нийгэмлэгийнхээ хамт олондоос чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Барайл цонх төсөл дээр ажилласан багш байна. За боловсрол ажил эрхлэлтийн байдлын хувьд гэсэн янз бүрийн өөр төвшний ийм хүмүүс хамрагдсан учраас бүх хүн бүртээ нэг хүслэн тулж ажиллах шаардлага өндөрөөс учраас багш хүний хувьд бол айгүй тийм том чаленж байлаа. Суралцагчид маань бол яг ингээд огт барайл үсэг мэддэггүй А үсгний зурлагнаас эхэлж сурсан сурагч нар байсан. Одоо 14 оногийн хугацаанд тодорхой хэмжээнд уншдаг, бичдэг болоод тэмдэрдэг болоод ингээд ирэхээр багшны хувьд бол баяртай байна. Хоёр ихэр харааны бэрхшээлтэй хүүтэй. Тэгээ барайл цонх төслийн хүрээнд энэ сургалтанд хамрагдаад хүүхдүүдтэй бас дэлхийн хэмжээний барайл үсгийг үнэхээр тэмдрүүлж уншуулах тийм арга барилыг олж авсандаа туйл их баяртай байна. Хоёр ихэртэйгээ хамтдаа дүүгийн суралцуулаад дөрүүлээ ингээд хамтдаа зүтгээд 14 хоногийн сургалтыг амжилттай өөрсдийнхөө хэмжээнд дүүргэдлээ гэж бодож байна. Би Новелын суманд 7 дугаар ангид сурдаг. Би барайл үсгийн сургалтанд 14 хоног хамрагдж байна. Барайл үсгээ тэмдрээд уншиж байгаа. Уншиж байгаадаа маш их баяртай байна. Барайл цонх төсөл Хэнтэн аймаг. Сүхбаатар аймагт хараагүй иргэдийн барайл үсгийн сургалтын 14 хоног амжилттай явж хэрэгжүүллээ. Хараагүй иргэдийг өөрийн илэрхийлэх чадамж бас тодорхой нэг шатагсан сайхан сургалт боллоо. За энийг одоо жишээ нь миний биеэл одоо өөрийнхөө нэрийн утсыг барайлаар хийгээд ингээд сургалтанд оролцсон нэг суралцагчаас үзэхэд хүртэл шууд уншиж байна. Энэ л яг бодит ер нь шатагсан ур чадвар гэж харагдаж байгаа. 15 суралцагч энэ төсөлд хамрагдсан. За 15 суралцагч маань насны хувьд 6 хүүхэд 9 том хүн дийлэнх нь бичиг үсгээ мэдгүй. За барайлч талаар ямар ч ойлголтгүй байсан. Самартайгаа танилцуулаад мөр гэж юу юм, баг гэж юу юм, цонх гэж юу юм гэдэг ингээд танилцуулаад эхлэе явсан. 14 хоногийн хугацаанд би уншиж сурсан. 2 хоногийн хугацаанд үсгүүдээ бүгдийг нь үзээд, цээжлээд тэгээ уншиж сурсан. Маш гоё хэлээ. Сонирхолтой. Эрхээс багш маань надад их сурлагыг заасан. Шалгалтаа өгтөө 97% авсан. Гэтэ би 100% чадаагүй ч гэсэндээ их баяртай байдаг. Манай эрхээс багш бол надад үргэлж итгэлтэй сайн байсан. Үсгнүүд цэглэсэн үсгийг бүх юм маань амархан байсан. Аюу гоё байсан. Барайл цонх төсөл маань Дорнот аймагт 3 сарын 26-наас 4 сарын 7-ны хооронд нийт 14 хоног зохион байгуулагдлаа. За тус сургалтаар нийт төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчид маань мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн маань албан хаагчид суралцаж төгслөө анхан шатныхын. За хоёр дахь шатны сургалт маань бол одоо бас дараа үргэлжлэн явагдах байгаа. За энэ сургалтыг ингээд одоо явуулаад зогсохгүй манай хөгжлийн төв маань суралцсан одоо нийт одоо суралцагчдыгаа 7 хоног болгоны 5 дахь өдрийн 10-аас 14 цагийн хооронд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийнхөө төв дээр энэ одоо үйл ажиллагаа цаашд үргэлжлүүлээд сурагч багш нар маань явах байгаа гэдгийг нь бас олзуурхтай байгаа. Энэ сургалт зааснаар онцлог нь юу вэ гэвэл гэртээ байж идэг хүүхдүүд маань бүгдээрээ ер нь нийгэмчсэн. Яагаад гэвэл одоо бүгдээрээ барайл өсгөн сургалтыг ер нь мэдэхгүй анхан шатны мэдгтүүнтэй болсон. 14 хоног брайл бичгийг түгээн дэлгэрүүлэх сургалтыг 3 группэд явуулсандаа үнэхээр таатай байна. За нэгдүгээр групп нь бол дандаа багш нар сургууль цэцгийн багш нарт заасан, хоёрдугаар групп нь бол
одоо төрийн албан хаагчдад заалаа. 3 дугаар групп нь үндсэн одоо харааны бэрхшээлтэй 16 хүнд нэг хүн ч гэсэн өсөг сураасаа гэж одоо өөрөө уншиж бичээсэ гэж боддог. Тэгээд нэг сурагч маань үнэхээр би бичиж сурлаа маш их баяртай байна. Хүний дансыг би бичиж авч чадхаар боллоо гэд ярьж байхад бол үнэхээр одоо нүдэнд нулимс цэглэгэнж байлаа. Маш учир утгатай, маш сайхан төслийн сургалтанд ингээ орон нутагтаа хамрагдаад сурлаа. Тэгээд эндээ уламжлаад одоо барайл үсгийнхээ сургалтыг сайн өөрөө хөгжүүлж хичээн суралцах болно. За мөн дээр нь бас нэг бяцхан шавтай боллоо. 100-ийн харааны бэрхшээлтэй юм сурагчтай амар зай агшаасаа хүлээж аваад ингээд өөрөө гардан бит хоёр ингээ ганцаарчилсан сургалтаар хичээлэхэр болоод байна. Би 14 хоногийн хугацаанд барайл үсгийг Амар заяа багшийнхаа удирдлагын доор уншиж бичиж уйлд сурсан байгаа. Намайг ихсэг гэдэг би 70% хөгжлийн бэрхшээлтэй. Энд барайл сургалтанд хамрагдаж барайл үсгээр уншиж тоо бодож сурлаа. Барайл цонх үсгэл додод аймаг